Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдрийн TechMac дугаараар та бүхэндээ бас нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. Энэ бол Nebula брендийн Capsule Max гэдэг зөөврийн проектор байна. За өмнөх TechMac-ийн дугаарын бүтээгдэхүүн танилцуулган дээр бас Mars 2 гэсэн яг энэ хүү брендийн зөөврийн проекторыг танилцуулсан. За тэгээд ерөнхийдөө бүтээгдэхүүн маань хэрхэн ямар орчинд яаж ажиллаж байгаа гэдэг талаар та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн. За тэгвэл өнөөдөр танилцуулж байгаа Nebula Max гэдэг Capsule Max гэдэг энэ хүү проектор. За өөр бас нэг нэр нь бол Capsule 2 гэж явд юм байлээ. За тэгээ наад байгаа нь бол ерөнхийдөө Аз загвар учраас тэгж нэрлэдэг юм уу? Би бас тэрийг нь сайрлахсангүй үзүүлэлтийн үед ерөнхийдөө бол адилхан мөртлөө энэ бол Capsule Max гэдэг нэртэй явд юм байлээ. За тэгээд бүтээгдэхүүний гол онцлог гэх юм бол мэдээж та бүхэн харж байгаа. 330 мг-ийн лаацтай ундааны хажууд ерөнхийдөө бол хэмжээгээр ямар байна вэ гэдгийг та бүхэн харж байгаа. Энд нэг зүйл хэлэхэд манайх Колотой хамтарч ажиллаагүй байгаа шүү. Ингээд янз бүрийн брэнд гаргахаар хүмүүс sell out танах team брэндтэй хамтарч ажиллаад байгаа юм уу? Яагаас урчлаад байгаа юм бэ гэсэн тиймэрхүү документууд бас их явдаг. Би зүгээр харьцуулах үүднээс ярьж байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө ийм жижигхэн хэмжээтэй тэгээд ерөнхийдөө бол цэвэр бүр яг 100% зөөврийн гэдэг утгаараа бол энэ проектор надад маш их таалагдсан. За бүтээгдэхүүн үзүүлэлтийн үед гэх юм бол мэдээж энэхүү проектор маань 720p-гээр дүрсээ гаргадаг. 200 ANSI lumens-ийн хүчин чадалтай. За ANSI lumens гэхээр нөгөө би өмнөх видеон дээр танилцуулж байсан American National Standard Institute гэж ерөнхийдөө бол энэ нөгөө lumens гэдэг энэ гэрэлтүүлэх чадварыг үнэлэх юм метрик хэмжигдэхүүн стандартчлал байгаа. За тэгээд 200 ANSI lumens гэдэг бол өмнөх нөгөө Mars 2 гэдгээс 100 ANSI lumens-ээр ерөнхийдөө бол бага болоод ирж байгаа. За тэгээд 100-аар бага болоод ирж байгаа учраас ерөнхийдөө бол мэдтгүүц өөрчлөлт нь бол надад мэдгдсэн. Ерөнхийдөө нөгөө цацруулж байгаа гэрэл маань бол арай бүдэг болоод ирж байгаа юм байна. Гэхдээ таны нөгөө ашиглаж байгаа эргэн тойрны орчин үнэхээр харанхуй байж гэрэл багтай байж чадах юм бол ямар нэгэн асуудал байхгүй энийг бол гаргана. За тэгээд батарейны хувьд гэх юм бол 4 цагийн турш энэ маань батарейгаа барьна видео тоглох хүчин чадалтай. За тэгээд зөвхөн Bluetooth speaker-ээр ашиглах юм бол мэдээж энээсээ бол маш олон цагаар бол ажиллаж чадах нь бол ойлгомжтой. За дээр нөгөө өөр дээр бол built-in speakerтэй 8 ваттын speaker юу гэдэг юм бол надад бол хангалттай санагдсан. Энэ тухайн бүтээгдэхүүний функц юу гэдэг юм бол ямар нэгэн асуудал байхгүй. За үйлдвэрлэлийн системийн үед гэдэг юм бол мэдээж өмнөх нөгөө Mars 2-тойгоо ажиллах Android үйлдвэрлэлийн системтэй. Тэгэхээр та бүхэн флаш залгаад гэдэг ч юм уу эсвэл нөгөө гар утсаараа AirPlay гэдэг ч юм уу Google-ийн бүтээгдэхүүнүүдтэй хоршуулад ажиллахад бол ямар ч асуудал байхгүй. Маш гоё санагдаж байна. За бүтээгдэхүүний эргэн тойрны хувьд гэдэг юм бол мэдээж өмнөө өөрийнх нь нөгөө проекторын ленз нь байгаа. За тэгээд хажууд нь автофокусын нэг юм жижигхэн бас дуран байгаа. За энэ бүтээгдэхүүн маань Mars 2-тойгоо мөн ижилхэн single second автофокустай буюу нөгөө цацж байгаа гадаргуун дээрээ өөрийнхөө логогоо нөгөө calibrate логогоо байршуулад 1 секундын дотор шууд автофокус хийж чаддаг. Үнэхээр гайхалтай технологи дахин энэ бүтээгдэхүүн дээрээ оруулж иржээ. За бүтээгдэхүүний арт гэдэг юм бол мэдээж power button байна байгаа. За тэгээд дээрэс нь Bluetooth-ээр холбож зөөврийн Bluetooth speaker-ээр ашиглах бол Bluetooth speaker-ний Bluetooth button байгаа. За тэгээд нөгөө IR blaster гэж ярьдаг шүү дээ. Энэ хүү бүтээгдэхүүн маань өөрөө алсын удирдлагатай хамтдаж ирдэг. За гэхдээ миний үед гэх юм бол илүү нөгөө гар утсаараа Nebula Connect гэдэг аппликейшнийг ашиглаж байгаа учраас алсын удирдлагыг ашиглах ямар ч шаардлага бол байсангүй. За тэгээд доороо гэх юм бол оролтуудтай auxiliary буюу 3.5 мм-ийн аудио гаралттай өөр спикер залгах юм бол энэ мэдээж энэ оролтыг ашиглаж болно. За тэгээд HDMI input буюу энэ full HDMI залгуур байгаа. Тэгээд ийш нь мэдээж өөрийнхөө компьютер эсвэл таблет гэдэг ч юм уу ноутбук гэдэг ч юм уу тэдгээр зүйлүүдээ мэдээж ийшээ оруулаад дүрсийг гаргах бүрэн боломжтой. За тэгээд USB input байгаа Type A. За ийшээ бол мэдээж та флаша залгаад флашн дээр байгаа ямар нэгэн видео файлаа тоглуулж болно. За тэгээд сүүлд нь тогны адаптер залгах оролт нь байгаа юм байна. 19 вольтын тогны адаптер ордог гэж. За доороо гэдэг юм бол мэдээж нөгөө tripod-н дээр залгадаг эргэмэн оролт маань дахиад байж гэн. Тэгэхээр энийг ерөнхийдөө бол tripod-н дээр суйрлуулад бас ашиглаж болох нэ. Бүтээгдэхүүн дээр гэдэг юм бол нөгөө direction pad, дууны volume-ыг нэмэх хасах. За тэгээд back button, тэгээд хамгийн гол доо гэдэг юм бол enter буюу OK button гэсэн ийм кнопуудтай байна. За тэгээд яагаад сүүлийн үед ерөнхийдөө бол энэ бүтээгдэхүүнийг та бүхэнд ингээд танилцуулаад байна вэ гэхээр ерөнхийдөө мэдэрч урин дулаан цаг ирж байна. 100 цаг болох гэж байна. Хүүхэд залуучууд маань мэдээж лагер руугаа гарна, гэр бүлээрээ лагертаа гарна. За эсвэл амралт зугаалгаар найз нартайгаа явна гэдэг ч юм уу. Гэхдээ нөгөө COVID-19-ийн энэ пандемикийн үед гэдэг юм бол мэдээж олноороо цуглаад амралт зугаалгаар явах энэ
боломж бол хязгаарлагдмал байгаа байх. Гэтэ засгийн газраас бас нэг тодорхой хэмжээнд ингээл баг багаар нэгийг тавьж байгаа л да. За тэгэхээр жоохон туршлаа. Тийм одоо жишээ нь гадагшаа явах, зугаалгаар явах, лагерт гарах гэдэг ч юм уу те. Ийм нөхцөл байдлуудад үнэхээр энэ проектор, зөөрийн проекторууд бол үнэхээр танд бол гоё боломжийг бол бий болгож чадна л да. Лагерын байшингийнхаа хан дээр өмнөх одоо нөгөө дүрсэн дээр сансан бол би одоо лагерынхаа байшин дээр дүрс гаргацсан байжсэн шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг хэрвээ хээрийн аялалд найзуудтайгаа явж байгаа бол энэ зүгээр майхныхаа хан дээр одоо дүрсээ тусгах гэдэг ч юм уу те. Хэрвээ та бүхэн одоо зүгээр найзартайгаа уулзж байгаа бол магадгүй одоо байрны хан дээр гэдэг ч юм уу. За би бас ерөнхийдөө нэг зүгээр зүйлийг туршиж үзлээ. Би одоо баг байхдаа 10 жилд байхдаа найзартайгаа орчинд их уулздаг байсан. Хүйтэн байхад гэдэг ч юм уу те. Тэгээд орчинд мэдээж найзартайгаа цуг суугаад одоо буу халаад сууж яхад ерөнхийдөө бас хэрвээ энэ проектор надад тухайн үедээ байсан бол би магадгүй энэ проекторыг шатан дээрээ тавиад орчны цагаан хан дээр тусгаад найзартайгаа цуг юм үзэх гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар бас ашиглаж болохоор юм шиг санагдлаа. За тэгээд нөгөө орц маань өөрөө харанхуй байх тусам за тэгээд хан цагаан байх юм бол одоо мэдээж энүүгээр гарч байгаа дүрс болвол тун гой, тод тэгээд өнгөлөг гарч чадж байлаа. За тэгээд миний хувьд гэх юм бол би бас нэг офисынхаа орчны одоо хан дээр тусаагаад үзэхэд бол ямар ч асуудалгүй үнэхээр гоё байж чадлаа. За тэгээд энэ одоо ийм жижигхэн зүгээр одоо цүнхэндээ гээл аваад чинь магадгүй курткийнхаа германы гэдэг явчихдаг ч юм уу те. Тэгэхэд бол одоо ямар ч асуудалгүй ийм бүтээгдэхүүн байгаа учраас энийг одоо хаана хизээ ямар цаг үед хэрэглэх нь бол мэдээж таны өөрийн одоо creativity ил мэдхэл ийм л асуудал байна л да. За тэгээд энэ хүү бүтээгдэхүүнийг мэдээж худалдан авахыг хүсэх юм бол мөнгөн бороо дээр зарагдаж байгаа. За тэгээ мөнгөн бороогийн салбар гэдэг юм бол River Tower-ын нэг давхартанд байгаа. За мөн E-Mart-ийн салбаруудын одоо нөгөө электрон барааны хэсгүүд дээр нь бол мөнгөн бороогийн салбар мөн хэдэл байршиж байгаа. За энэ бүтээгдэхүүнийг үнийн хувьд гэдэг юм бол 1,790,000 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байгаа юм байна. За тэгээд та бүхэн одоо энэ болон одоо нөгөө бусад зөөрийн проектуудын сонголтуудыг харахыг хүсэх юм бол мөнгөн бороогийн дэлгүүр дээр өөрийн биеэр очиод эсвэл одоо пэйж руу нь холбогдоод энэ хүү бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болох нэ. За тэгээд дахиад манай өнөөдрийн дугаартай хамтран ажилласан мөнгөн бороо дэлгүүртээ маш их баярлалаа. За тэгээд энэ хүү Techmac-ийн product review дугаар та бүхэн таалагдсан бол мэдээж лайк дараарай, биднийг дэмжиж байвал subscribe хийгээрэй. Тэгээд та бүхэнтэй дараагийн Techmac дугаараар уулзтлаа. Түр баяртай.